Sainsbury's-ийн one би унжээс ордонд энэ Sainsbury's-ийн one айлуудаар хөнгөлт өгөөд их олон айлаа хаалга тогтчихвүлээ. Энэ бол их зугаатай ажил болно. Айлуудаа хаалга тогтчиход янз бүрийн нарийн гудмаар орно. Их олон тогтсон, их олон өрөөлийн асуудал ажилтаа. Sainsbury's-ийн one гэсэн хой маш. Манай явах гэсэн. Анда бензин хойдог. Sainsbury's ажиллаж явах үеийн зураг. Ээлжид блог маань авахд бэлэн боллоо. За өчтөр уржигдраа сайхан амарлаа. Тэгээ дээрэс нь онгоцны буудлын орно гэсэн онгоцны буудлын ороод хүмүүсээ тосч явчихлаа. Тэгээд хотын гол Лондонгийн төвөөр жоох алхлаа. Лондонгийн төв их гоё болжээ. Крисмсийн чимэглээ өмсөд их л гоё болсон байх шүү. Яг хүүдээс нэг тооцвол. Энд бичлэг гудмаар явсан бичлгүүдийг та бүхэнд хальт харуулъя. Аав ээжээс манай бэлэг ирлээ. За энэ бол миний хувьд бол хамгийн үнэтэй бэлэг байлаа. Манай аав маань зураач хүн. Их гоё гараараа юм зураад явуулсан байна. Тэгээд сэтгэлийг хөдлөөд аавын дээр зургийг хандаа хадлаа. Тэгээд их баяртай байна. Аав ээжтэй баярлалаа. Та хоёр маань энэ бичлэгийг үзэж байгаа бол баярлалаа. Хүн та хоёрт хайртай шүү. Тэгээд автор бас өгж явуулсан байна. Авторынх нь нүрийг аа маань өөрөө гараараа зурсан гэж байна. Маш баярлж байна. Амар гоёж зурсан байна. Энэ үеийн үед манай хүүхдүүд маань өвлөгдөн үлдэж тааштай тэгээд удам даалгавч явах болохоор би энэ хувьд бол маш баяртай байна. Тэгээд асуулт хариулт орж ирсэн байна. За тосол масал ямар брендийнхийг хэрэглэдэг вэ гэдэг. Манай блогийн идэвхтэй. Харашаа. Манай нэг орс шалаад хажуудал зогсож байгаа. Тэгээд нөө сайн уу гэдэг. Тэндэл та нар харж байвал. Тэгээд юу ярьжсэн чинь дондор энэ орс. Тэгээд тэрний хариулт өгөө. Тосол маслыг бол би бол өөрөө солдгоо болохоор яг үнийг мэдэхгүй байна. Үн ямар брендийг хэрэглэхийг мэдэхгүй байна. Гэхдээ ерөнхийдөө бол тосол маслыг одоо ховдоо машинтай хүмүүс бол ингэж тослоо солидгийн англи. Дэлгүүрээс ч өөр ингэж яг үнэтэйг нь аваад үнэт байгаа чанар гэдэг болохоор үнэтэйгээ аваад тэгээд үнэтэйгээ өөрөө гараж дээр авч гоотлоо би энэ тосыг хэрэглэе гэд өгөөд солиулдаг байхгүй. Тэгэхээр үнэн жоохон бага боо өөрөө материал авчирсан болохоор тос маслаа одоо тосны фильтр мэлтэр тэр чи зүгээр гараж авч мөнгөний төлөө солиулчих юм бол гаражийн жоохон хямдхан тос хэрэглээд олж магадaltaй байдаг байхгүй. Тэд нар ч нөгөө аль болох нөгөө мөнгө хэмжих талаас нь үзэн штэ. Тийм болохоор миний хувьд бол зүгээр өөрөө тосоо барьж одоо дэлгүүр ороод
өөр машин руу ороод өөр тосоо аваад тэгээд тос фильтр хоёр аваад жунгуудлаа энийгээ би солиулъя гэдэг ихлээр цаадуулж байгаа солиод өгчдөг байхгүй. Air filter, тосны фильтр тэгээд тос маслаа тэгээд авах тосоолоо би өөрхийн унжаал орой бол би урдны бичлэг дээрсэн шүү дээ. Энэ цаанаасаа барамжтай бүх юм цаанаас нь солиод өгчдөг болохоор би энийг бол яг ямар тос ирэлж байгаа юу хийж ирсэн. Энэ угаасаа тос мас солих болоогүй байгаа болохоор мэдэхгүй л дээ. Гэхдээ яг хоо ишин тэрийг болох үнэтэй юм эргэлж орж ирдэг байлгүй хаганаасаа завууд. За эргээд нэг юм ихөө. Тэгээд машиныхаа үйлчлэгийг хийжлээ. Энэ бичлэгийг хийхээс өмнө машиныхаа үйлчлэгийг онцлог өдрийн 10 минутын чек-лист хийжлээ. Одоо ийш ороод битгий таасаа аваад өдрөөр бэлэн болж байна. Тэрийг авахаас өмнө та нарт нөгөө блог хийсний нэг асуулт хариулт. Тэгээд дээрэс нь болсон юунуудаа хэлэх гээд энийг хийсэн шүү. За тэгээ бэлтгэгээ цуг багаар манайхаа өнөөдрийн ядл явдал та бүхэнд хаашаа намайг ямар дэлгүүрлээ явуулах нь 4 сараа 2 дроп унгах хэрэгтэй байгаа. Тэгээд хаашаа явуулах нь тэр бүгдийг та бүхэнд бичүүлье. За машины минь шал ондоо газар парклаа хийсэн байна. Уул дээр зогсоол дээр байх хэрэгтэй байсан. Ааш навчаа тавьчихсан байна. Унаан офс ажлын цонхроо энд бол тавьдаг байхгүй. Энэ яагаад ийш нь тавьчих вэ? Сая тэрүүгээр баахан хайж баахан л явлаа. Асуудал нь юу вэ гэсэн чинь. Тэр миний нөгөө нэг ачаал үүдийг юм урдчаа цэнгэлж тавих хэрэгтэй байна. Тэр цэнгэлж тавиагүй ингээ үлдээсэн байна. Одоо цэнэггүй байх юм бол би одоо энийг цэнгэлэх гээд нэг цаг болно. Ингээд ажлын хариуцлагагүй л алдагдсан шүү. За энэ машина эргээд тойрон нэг үзлэгээ хийжлээ. Энэ нь бол бүх юм төс тасдаг машина байна. Энд кабел бол эд байна. Кабел доор ирсэн. Хоттой бүгдийг ажлаа эхлэхээр шалгахаараа шалгасан. Мөдөө энэгээр их хөдөлгөөнтэй байна. Тэг гаргацсан чи юу гэсэн чи энд тийм лори багталцаа. Нэг лори ингээд сон багталцаа. Тэгсэн тэнд нэг лори багталцаа. Эднээс хөдлөөд гарыг гэсэн чи гарч амарч боломжгүй бол гайцсан байна. Тэгээд офшор ороод юужээс ажлынхан цаасыг авъя. Дебриф гэдэг байхгүй. Дебриф авъя. Бусдад бүгд ажлаа эхэлсэн байна. Бүгд энэ бужигч манайхан би л баг орой эхлээд ах шиг байна. Тэ. Айтрата видео вот да, винката, да мука. Нара санагдсан гараад. Энэ миний өмнөх солооч энэ нара. Заавар бол чайсан байна энэ. Ингэж болохгүй. Манай энэ зарим жолооч нарыг амар заван тавь. Буцаа цэвэрлж тавихгүй. Буцаа цэвэрлж явахгүй шүү дээ. Дорож мороож ингээд хайцсан байна шүү дээ. Энэ хүний заван жолооч нараас юм ахлаар шалтгаан үүчтэй. Хогс руугаараа гараад ирсэн. Битүү жолооч нар 10 хэдэн жолооч аачаал зогсож байна. Тэгэхээр дотор хүлээгээд яах вэ гэж бодоод. Угаасаа лорийн офс ажууд авчирсан байгаа болохоор өөртөө нэг кофе гээд гараад ирлээ. Кофего очоод ороход яг таарах баг. Өөд гадаа амар хөтөн байна ёо. Тэгээ сайн нэг гадаа хөтөн болохоор гадаа гараад жоохон зогсоо ирсэн бүтгэхгүй юм байна. Дотор орж ясоё. Тэгээ ингээд ажлын блогийг эхэлчихэд байдаг. Адал яваад баахгүй кофе уугаа суугаад байдаг. Энэ болж гэнэ үү? За 55 номерын хаалгаар ухрах гэсэн. Одоо тийшээ ухрах гээд явж байна. Нөтрийг жолооч нар их бизи байна. Энэ гадаа хөдөлсөн байна. Одоо гадаа хөдлөж ирэхээр энэ өглөөгөр ялангуяа үүрээ бодоо авчиж явах гээд болохгүй. Үүрээ ялангуяа тас хийсэн хөд модаад байгаа. Шүүга яг 55-аар ухрах гэсэн чинь. Фиксэн чинь. Хараатай. Яг 55 руу ухрах гэж байгаа байхгүй. Тэгсэн чинь би ийшээгээ ингэж орж байгаа ийшээгээ дарах хэрэгтэй байхгүй. Тэгсэн чинь энэ лори наашхаа ингэж гаргаж ирээ тавьчихсан байна. Тэгэхээр надад бол ухрахад амар асуудалтай болж байгаа байхгүй. За ийш үйдсэн сигналтаа хэлье.
Brother, I'm going this way. Ой нараа хашаа ханаад цаан цай тавьчих. Сабин бол тохоо хэлсэн баг. Что там есть, Мартин? Том же? Эй. It's okay. Вот он. Оршлага яасан ч урд ирээ зогсож байна. Хойд лавч өгөх гээд. Манайхаа жагаас амар. Тусчаа. Гит зог явж байсан гит зогсоод. Надад таа хаач байгаа байхгүй юу? Воо, нэг авч байгаа шүү дээ. Заорч ажиллаа бай та. Яг нөгөө PPT-гээ салгаж авъя гэсэн чи. Энийг зангирчсан юм аа. Салтгүй, хонгодгүй. Ийшээ жоох юм зангиад авчиж. Тэгээд энэ содорхгүй. Цагаалаад байна. Ингэхдээ бодож содораад гүхтэй байх. Энэ ресторан байна. Нэгэ зэрэглэв. Дээрээс нь энэ тайлбар байхгүй. За миний ачих юм тийм ээ. Нэг ачлаа. Хөтлөн дор. Өчнөх юм ачсан одоо. Усандаага ачиж гэсэн чинь. Гараа. Орын ингэж зогсчихлаа. Би голоор багтаж гарахлаа бод. Аим ятгаа таа идэрч. Яг ингэж голоор нь гарах гэж ингэж яараа. Захаа болт. Заавч цааш. Энэ цаашаа багтаж гарах гэж. Энд нэг ачаага аваад дууссан хүмүүс ингээд шахаа зарчихлаа амар орж их гарахад амар хэцүү болоход. Энд ч орон жададлага үзүүлэн шүү дээ. Хоёулаа талбайг хараад сайхан ухаалаа. Араа маань ингэж. Хатаа. Заорч мач. Энийг цэцэг шиг юм байна. Нэг ач маань. Миний ач фуртын байж биднэр. Яа юу юм бэ? Тест мэсим мод юм уу? За. Цагаач да. Цагаачлаа. Алхай. Асар дүүртэн ачлаа. Өөртөө шинэ жил болоод байгаа болохоор ачаанууд их дүүрэн яваад байна. Ас транспорт эскрочат. Чи засаават. Хөдлөе дөө. Өнөөдөр бол яг адилхан дэлгүүрлөө явж байгаа. Эхлээд ледер хийлд, дараа нь камеровын дэлгүүрлөө. За ледер хийдийн дэлгүүрлөө явах заавал M25 хурдны зам руу нийлдэг. Хурдны зам руу нийлэхээр энэ хурдны зам манайх ч нэг яг юун дээр байдаг байхгүй юу? Даатфорд брижтэй ойрхон болохоор Даатфорд бриж рүү гарч байгаа машинууд ингээд трафик орчлоо байхгүй. Нэг бриж ч өөрөө гүрч өөрөө амар завгүй болоод нэг яг ажиллах тарах цагаар юм болоод байгаа байхгүй. Тэгээ миний яг хинээ ачаал яг ажиллах тарах цагаар гаш таарад байдаг. Тэгэхээр заавал энэ трафиктэй таарад байгаа байхгүй. Тэгээ энийг өнгөрчих юм бол тэгээ бусд нь бол гайгүй. Баяраа паркилчлаа.
За ороод харах хаалга болгоё. Delivery хийсэн гэж хэлээд. За онголгочлоо. Одоо ийшээ болно да. Энийг ачаад явна. За асуудал гарсан. Асуудал нь юу вэ гэсэн чинь энэ ийшээс загалт болоод дэлгүүрийн сар шалыг бодоо болгоод идэв. Энэ өчтөрийн жолооч энэ юу зөөсэй? Цэм тийм үү? Энэ цэм юм шиг байна. Энэ нэг ямар ч гарахлаар ийшээ ингээ загалтуулаад бүр ийшээ бүр заварж өглөө. За энэ дэлгүүрийн менежер нь уурлах үедээ бошгоо шиг юм аа буулгачаад хөдлөхгүй бол баларлаа. Мэдсэн бол энэ шүүрдээ зөрж байгаа л ачдаг байж. Энэ бүр балаасыг болно шүү. Сонсож байна уу? Хий алдаад байгаа юм шиг энэ. Гэдэг юм дуурайд байгаа. За research-лаа. За хаалгаагаад хөдлөндөө. Энд ингэж дуурайд байгаа. Агуугаа. За гайгүй хаа тий. За үлээгээ зогсох юм уу? За энэ заваа юм очиж байгаа шүүрдий та. Энийг н станаа залхуурсан заваар нь гихтэй юм бодлоо. За хаалгаа. За сая дэлгүүр ороод. Ийм мод ба. Австаа мэдмээ санагдаад. Энэ энержи дэрийг авчлаа. Энэ нэг ч хиш хоёрыг авлаа. Энэ манай нөгөө дизель кар. Дизель тусалтай энэ хачаад тооцоо гэдэг гэдэг. Энержи дэрийг авсан гайгүй байгаа. Дашбордон дээр янз бүрийн анхааруулсан чи гараагүй л байна. Хий автаа. Буугаад үзээ та. Та нөгөө хийч алдчихна одоо шалгая. Гайг болчих. Одоо нэг бисгээ дуурайд байсан шүү дээ. Тэр гайг болцоогоо. Энэ одоо сайн шалгаж яахгүй л хийгүй явах юм бол хоромс ажиллахгүй. Энэ дэсгэрч юм сонсохгүй гоц. Хий алдж байгаа юм. Сая тэнд дуурайд байсан гайг болчих. Эдгээр ирээд ингээ пассвортыг хөдлөх гэхээр анаа нэг яах гэж юм бэ? Төгөр ухаа зүгээр пассвордгүй нэ.
Бас дахиад нэг ухт. Яадрага. Come on man. Энэ өөр компани машин байна. Маа бодоод ачаа болгож байгаа юм шиг байна. Үргэлж шүлээ шүү. Оо бас юу гэдэг таа. Ингээд нэг явуулсан. За нэг өдөр дүн багчнаа 3 хаалтаа. За 4 л авах юм байна да. 4 хаалтаа авах гэж юм аа болоо та. 이거 제가 싫은 거나. 이거 버티는 타도. 있는 김치 제가 파키지 또 싸거든. 야야야야야야. За боловсон. Нөгөө дараагийн дэлгүүр маань Камбервелл гээд 50 яваад байсан чинь Орсон ч өөр дэлгүүр өгчлөө. Өөр дэлгүүр нь юу гэнэ? Wellington гинэ. Тэгээ Wellington гээд дэлгүүр өгсөн. Тэгсэн чинь Wellington-ы цаг нь 5:35 минутанд би хийх ёстой. Тэгсэн цаг 10 өнгөрсөн. Цаг 10 өнгөрсөн гэдэг чинь надад би өнөөдөр 3-аас хэлсэн гэдэг чинь надад ерөөсөө 4 цаг 40 минут үлдсэн байна. За 4 цаг 40 минут үлдсэн. 535 30 минутын ажлыг 4 цаг 30 минутанд амжуулахаас өөр аргагүй боллоо. Би нөгөө Камбервелл гээд 50 яваад байсан. Тэр баларсан шүү. Багийн сарж амжуулахаас. Хоёр гэстэй зүгээр. Нэлээд дүүрлээ. Хаалгаагаад өдөхгүй болохгүй. Энийг цагт авчиж байгаа бол шурдан үлдээд болон бас хэрэгтэй. Гол за ачаагаа чухтаа гэлзүүлсэн. За дизель халбаг тэр босож ирээд амжихаагүй. За тэгж байгаа нэг харж байгаа л Дэшнэ. Хацсан шаардлагагүй. Сайн нөгөө хийгээ болгож чигүүлээд байгаа шүү дээ. Вэстэн ачлаа. Ачаагаас болгосноо сансдаг хурдан ичлээ. Энэ нэгээс хаах удаалын дэлгүүртээ парклээ. Жоо цаг алдлаа. Тэгтээ зүгээр гэлзүүллээ. Аса бошоо шиг юуруу явахгүй бол ярд руугаа warehouse руугаа явахгүй бол цаг их тавьж байгаа. Одоо 2 болж байна. Миний цаг 3-аас дуусах хэрэгтэй байна. За, ажил дуслаа. Амжилт 3 цагтаа дуусчлаа. Одоо харж амрыг да. Цагтаа амжилт гэдэг таксирагаар таарлаа. За. Sanosula, Piaggio.net. 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 Our friend. Yeah, our friend drivers. Drivers, colleagues. Colleagues. Ажил дуусчлаа.
Ажлаа дуустаад 3 цагтаа гурлаа зүгээс таксиар гал орж ирлээ. Одоо маань нэг хасах нэг болцсон байна. Гадаа амар хүйтэн машин цавх цантцсан. Машинд орж ирээд сууж уул нь дорын дотроос бичлэгээ дуусгах гэсэн. Өнөөдөр одоо машин дотроос дуусгахаар бас ягаад гэвэл би маш яараа зүгээр 3 цагаас нөгөө офс руу саасаа өгөх гэж зүгээс таксиар гал таарлаа. Тэгээд та нар бичлэг таалагдсан гэдэгт итгэж байна. Тэгээд өөр сонь сайхан гэх юм бол цас орсон. Англи улсын анхны цас орсон. Монголоос ч ааваас мань бэлэг аав ээжээс мань бэлэг ирлээ. Тэгээд анхны цас орлоо. Их бэлэг тэмдэгтээ сайхан өдрүүд болж өнгөрлөө. Тэгээд сони юм энэ цас ороод явлаа. Би хаана явж тааруулах вэ? Энд явж. Хаана цасыг харуулъя гэж бодлоо. Тэгээд өмнөх бичлэгдээр цасны талаар ярьсан болохоор цас орохлоо бүүн баяр гэдэг чинь тий. Ингээд цас ороод газар унаад хайлаа бороо. Санаандгүй явж байгаа энэ бичлэг хийчлээ. Тэгсэн чинь яг зураг авч байгаа газар нь ч гоё таарлаа. Гоё нөө. Одоо өглөөний 8 цаг болж байна. 8 өнгөрч байна. Би энэ эмнэлэг дээр ирсэн явж байна. Энэ эмнэлэг дээр яах гэж ирсэн нь дараа нь танаас тайлбарлаж өгье. Цасарлаа гэж сайхан гоё. Ман цаснаа ороод тайлах юм да гэж. За. Сүүл рүү бороо ороод цас орлоод аль нь ороод байгаа мэдэгдэхээ байлаа. Бас тэрээс махны зах шүний махны зах орсон Лондонд байгаа хүмүүсийн хөвчлэн махны зах ордог хүмүүс байдаг. Махны хайн шиг бол би одоо англиар нь хэлчихье. Хоны мах 450 байсан чинь 6-аас 7 паунд болсон байна. Өхрийн мах 450 байсан. Тэгээд 450-аас 5 паунд. Тэгээд зарим нь цул махууд нь 7-8 гэж явж байна. Өхрийн хавирга бол 450-аас 5 паундны хооронд хэлбэлцэж байна. 5 жил дахианы мах авсан чинь цул мах авсан. Дахианы цул chicken одоо хөлийн цул мах авсан чинь chicken thigh boneless skinless гэдэг баггүй. Хайсгүй ясгүй усуудтай. Тэрийг авсан чинь 5 жил нь 22 паунд авч илээ. Дахианы хөлнүүд 5 жил нь 10 жил нь 18 паунд гэжсэн. Яг иймэрхүү үнэтэй байт юм байна. Махны байдаг шүү. Махны зах дээр. Тэгээд яг хальт өмнгийн та бүхэнд энэ сонирхолтой хэлчихье гэж бодлоо. За тэгээд өнөөдрийнхэн бичлэгтээ цуг байсан та бүхэнд маш их баярлалаа. Чадхаараа сонир хичээж бичлээ. Тэгээд явандаа улам сайжрах байх гэж бодож байна. Гадаа хүйтэн байна. Тэгээд машинад улаацлан гарын бичлэгийн төгсгөлийг хийчихье гэж одоо та бүхэндээ энийг ярьж байна. Тэгээд бичлэгтэйгээ хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзъя. Goodbye. Миний хаа яагаад байгаа юм бэ? Please subscribe my daddy channel.